Сайн байна уу? Энэ бол асинхрон хичээл 8 бөгөөд сэдэвэн тасралтгүй хөдөлгөөн турших тектоникийн хавтангууд юм. Бид өнөөдөр тектоникийн хавтангуудын тухай ярилцана. Сэдэв тасралтгүй хөдөлгөөн турших тектоникийн хавтангууд. Суралцахын зарилтууд нин чулуун мандлан хөдөлгөөний ангал тайлбарлах. Мөн тектоникийн хавтангуудын хөдөлгөөн үрдагаврах жишээгэр нотлох явдал юм. Хичээлийн зарилгын хавтангийн хилзаагийн зургийг ажиглан тухайн хилдер ямар үзэгдэл техиолдох балахыт тайлбарлах юм. Бидний зарилтуудны гол болон жижигплитүүдийг ялган таних схемийн зургийг ажиглан хөдөлгөөнийг нэрлэж, үрдүн дөсийг qadarгын хэлбэрийг тайлбарлах, мөн идёхтэй болон идёх кызаагийг тайлбарлах явдал юм. Тадарах асуултуудад хариула арай. Том болон жижиг хавтангийн төлөөлөл юувы, хавтангуудын хилзаакны хуурай газарба, далайн хилтэй давкцаш байна у. Эне зурагдея, та хавтангуудын байрлал балон хилзаагийг харж байна. Одоота эдгэр хөдөлгөөнийг нэрлэж, үрдүнд өсөх qadarгын хэлбэрийг жишээгэр тайлбарлаарай. Асуултуудыг бодож зээрэй. Өөрсдийн гүйцэтгэлийн хянаж, зөв эсэхийг шалгаарай. Энэ world энэ зүрагны тектоник хавтангуудын хөдөлгөөн тэдгэрэн үрдагаврах харуулж байна. Анха арла хандуулаарай. Энэ хэсэг тектоник хавтангуудын хөдөлгөөнөөс үүдэлдэг qadarгын өөрчлөлтүүдийг харуулж байна. Format. Тектоник хавтангуудын хилзаак дэрвүстэйг сөздэгэл иявцуудын тухай зураглал энд байна. Дараагийн зураг хилзаагууд болон тэдгэр тахиолдох ил явдлуудыг дэлгэрэнги харуулж байна. Энэ зураг хөдөлгөөний үрдүнд өсөх qadarгын хэлбэрүүдийг харуулсан. 1, 2, 3, 4 tower дугаарласан хилзаагуудад өсөх ил явцыг 1 to 2 өгүүлбэрээр тайлбарлаж, дэвтэртээ бичиж аваарай. Зөв тахарлаарай. В. Сен харгалзах тайлбаруутай таарах ёстой. Жишээлбэл, их газрын хайрплит мөргөлдө ход тамаахон ул нурууд үстейді. Мэрэхэд илүдэхгүй мэдээлэг танилцуулж байна. Тектоник хавтангуудын талаар сонирхолтой баримтууд энд байна. Апалачин ул Скандинавын улстай нэг цагт үсэнийг батлахын тулд юугындэслэхвэ, мөн Атлантын далай өргөсөж буй өршлөлтийг тооцааварай. Дүгнэлт. Тектоникын хавтангийн хөдөлгөөн гэдэгний дэлхийн гаднах давхарга улун туун хавтангуудаас бүрдэж, түлхэлцэх холдох, зүрх хөдөлгөөнийг үскеш, газар хөдлөлт галт уулшыл зэрэг үзэгдлік бий болгодох. Гэрийн далгавар. Гималайн уулс өндөрсөж байгаах батлах мэдээлэг цуглуулж, дүгнэлт бичээрэй. Мөн их рефтийн хөндөн сайтсындыр төрхийг тоymлон бишээрэй.